Сайн байцгаана үзэгчдээ сенсац нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрж байна. Өнөөдөр сенсац нэвтрүүлэг шинэхэн өнгөдөрхөөр хүрж байгаагаар онцлогтой. Тэгэхээр улсын маань нийслэл Улаанбаатар хот эзэн Чингисийн талбай. За одоо Сүхжэнчний хөшөөний хажуугаас шинэ дугаараа үзэгч та бүхэнд эхний дугаараа хүргэж байна. За тэгэхээр ер нь бол одоо Сүхжэнчний хувьд ч гэсэн бас сенсац ихтэй байгаа шүү дээ. Хөшөө нь одоо явна явахгүй. За дээрэс нь өнөөдөр яг одоо энэ талбай дээр маань маш олон одоо сайхан алдар цолтой хүмүүс гавьяа шагналаа авсан. Энэ сайхан өдөр олон сенсац бол Улаанбаатар бидний амьдралд одоо өдөр бүр сенсац үргэлжилдэг байгаа. Тэгэхээр өнөөдөр ямар ч үсэн бүгдээрээ студ руу дандартай холбогдъё. Өнөөдөр ямар хүний тухай за ямар сенсацийг бид эргэн сурвалжлах юм бол хамтдаа бүгдээрээ холбогдъё. Бано. За бана. Өдрийн мэндийг дандраа. За чамд ч гэсэн бас өдрийн мэндийг. За тэгэхээр бид нар яг талбай дээрээс нэвтрүүлгээ эхлүүлж байна. Өнөөдөр одоо сенсац нэвтрүүлгээр одоо ямар сенсац байна чам дээр? За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ болохоор КВ хамтлагийн дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Намунаг мөрдөх байгаа. За Намунагийн хувьд бас интернетээр сайтуудаар цацгдсан бас нэлээдгүй мэдээлэлтэй, нэлээдгүй сенсацтай ийм бас уран бүтээлч бүсгүй байгаа. Тэгэхээр хамгийн сүүлдэл гэхэд Намунагийн талаар одоо зочид буудлаас найз залуудгаа гарч явсан гэж ярьж байна. За мөн урд нь бас Намунагийн талаар нэлээдгүй сенсацууд байсан те хамраа өндөрсөн. За мөн КВ хамтлагт харж байгаа зэрэг маш олон сенсацууд сайтуудаар тарсан учраас энэ талаар бүгдээрээ хамтдаа эрен сурвалжлах болно. За ойлголоо. За тэгэхээр үзэгчдээ та бүхэн сонссон байх. За КВ хамтлагийн дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Намунаг өнөөдөр бас бид дагах юм байна. Тэгээд ямар ч үсэн сенсацийн дагуу үргэлжлүүлье. Бидэнтэй хамтаагаараа КВ хамтлагч. 2004 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс КВ хэмээх нэр хүндийг нуруунд дээр тасралтгүй өөрчилсөн хоёр гишүүний нэг бол Намуна. Өнгөрсөн амьдралынхаа 8 жилийг дуучин нэрээр алдраа дуудуулж, ангирмагийн удирдлага дор ажиллаж өнгөрөхдөө соёлын тэргүүний ажилтан цал тэмдэгтэй болсон байна. Намунагийн хувьд энэ жил уран бүтээлийн ол зомог ихтэй байгаа. Өөрийн бие даасан цомгоо гаргаснаас гадна шинэхэн клипүүдэд үлгийдэн авч үзэгч фэнүүдэд баярлуулад байгаа уран бүтээлч бүсгүй. Харин өнөөдөр бид Намунад мэдэгдэлгүй, урилгагүй дагуул болж сенсацийн эрэлт гарлаа. За тэгэхээр ямар ч үсэн Намуна маань ийшээ зайсан зөвлөлөө ороод та банкн дээр ажилтаа авах шиг байна. Тэгээд ямар ч үсэн гарч ирээд ийшээ тоомдоо бас шууд дотор орчих юм шиг бид орж бичлэг хийн. За тэгээд тэнд бас магадгүй манай дараагийн нэвтрүүлгээ байвах шиг байна. 3 хамтлагийн одоо анхаа маань бас тэнд хүмүүстэй уулзаад сууж байна. Тэгээд хагийн тухай бас янз бүрийн сенсац байгаа. Тэгээд ямар ч анхаарал төвчтэй байгаараа бид бол ерөөсөө одоо тухайн зочиндоо бол хилдэггүй байгаа. За тэгэхээр шууд л одоо тэр үнийг сенсацийн дагуу ингэж одоо бүтэн өдрийн турш дагаж үзэгч та бүхэнд бас үнэн бодит сенсац одоо аль нь хот руу аль нь үнэн үү гэдгийг бас мэдээллийг хүргэхийг зорж байгаа маа. За ямар ч үсэн нэвтрүүлгийн үргэлжлүүл авцгаа. За шууд явж байгаа шиг байна. Кафега барьсан. Машин руу гол явж байгаа шиг байна да. За жоохон нуугдараа. Яг манай машин урдуур гараад явлаа. За Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан КВ хамтлагийн дуучин Намуна маань одоо ер нь хаашаа явж байгаа юм болоо. За тэгээд энэ араас манай бас суурьшлаггүй бас дагж байгаа. За юу ч гэсэн дандартайгаа ярья. Одоо энэ Намуна ер нь хаашаа явж байгаа юм. Өнөөдрийн турш дагах юм чинь ярьж үзье. Хаашаа. Дандраа. Ерөнхийдөө зайсангаас хөдлөлөө шүүхөө. Тэ одоо ер нь хаашаа явж байгаа юм бол?
За дууч маань явсаар гад Vivo City рүү нэг газар л яваад орчихлоо. Тэгээд намонагийнхаа бас ааш занг бас шалгахын тулд дээрээс нь үзэгч пенүүтэйгээ бас хэрхэн харьцдгийг мэдхийн тулд бид жүжигчин Сараг бас өөдөөс нь явуулсан байгаа. Тэгээд ямар ч байсан одоо пен нь болоод харьцаж үзнэ. Цуг зураг мөргөө авахгүй л ихэд бас манай Киви хамтлагийн дуучин Намуна маань хэрхэн хүлээж авахыг харъя. Түрүүн бид зайсангаас наашаа дагаа явж байхад бас камер ганц нэг харагдсан байх гэж би бол бодож байна. Гэхдээ ямар ч байсан хэвлэлийнхнаас бол нэг саргалаад байдгүй юм байна. Камер хараад бол янз бүрийн үйлдэл бол гарсангүй. Тэгээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна үзэгчтэй. Одоо бүгд хамтдаа харцгаая. Сенсац нэвтрүүлгийн сурвалжлах баг дуучин Намунагаа алдчихлаа. Сая Vivo City-гээс гараад яваад өглөө. Тэгээ бид бас араас нь одоо явж очиж хаана байгаа дараагийн объектыг олноо. Тэгээ бас нэг баларсан. Сая Намунарагаа бид нөгөө жүжигчин явуулаад за тэгээд одоо ааш зангийн мэдгсэн боломжтой дууг нь бичиж чаддаггүй байна. Тэгээ ямар ч байсан уулцсан юу гэж байна? Чи юу гэж хэлсэн? Би сайн Намунаа гэж Киви хамтлаг тархацаа гэж өннөө гэсэн чинь. Тэгээд би нэг лимонгийн хамтлагтай та манай хамтлагтайж дуулах гэсэн чинь чи зүгээр л гэлээ намайг Ууралж байгаа юм. Гүү уурлахгүй. Тэгээд за таваасаа хоёлаа нэг зураг дараалчих гэдэг. Зураг дараалчлаа. За. За аргачлгүй үстэй зүгээр одоо дуугаад бол журам бүтээлээ хийж байгаа хүмүүсийг очиод лимон хамтлагт орох уу. За тэгээд бид нэг ингээ нууцаар дагж байгаа. Бас хилээгүй болохоор дуучин маань ууралсан баг. Сенсац нэвтрүүлгийнхнийгаа бас уучлаарэ. За ямар ч байсан дандартайгаа яриад дараагийн одоо объект руу явъя. Тэгээд холбогдъё. Олж авахгүй бол одоо чи явж өглөө штэ. Хамтаа хөдөлцгөөё. Мэдээж уран бүтээлч хүн өдөр тутмын ажил ихтэйч Намуна өөрийн эрүүл мэндэд ихээр анхаардаг нэгэн бололтой. За тэгэхээр сурвалжлах баг маань бол өнөөдрийн дуршид Киви хамтлагийн дуучин Намунаг дагсаар хамгийн сүүлийн цэг дээр нь болоо яг одоо очиж яваа. Тэгэхээр дөнгөж сая Намунаг ярин асуухад бол за Marshall Hound ярих Queen Fashion House байна гэсэн мэдээллийг бол өөрөө өгсөн байгаа. За тэгэхээр ер нь бол Намунадаа бид дагаж явж байгаа гэж өөрт нь бол хэлээгүй. Харин одоо яг аль биесээр өөрт нь очиж хэлээд за өнөөдрийн турш таныг даглаа гэдгийг хэлээд за сенсацтай асуултаа бүгд хамтдаа албан ёсоор асууя. За ингээд Киви хамтлагийн намнуудаа одоо хариулцгаая. Сенсац нэвтрүүлэг үргэлжилж байна. Тэгэхээр бид нар бас ер нь бол Сенсац нэвтрүүлгийн шинэ дугаарыг одоо тухайн оролцогчийнхаа бүтэн өдрийн одоо турш дагаж одоо нэг өдрийг хэрхэн яаж өнгөрөөдгийг харуулъя гэсэн боловч за 2-3 удаа алдаад авлаа. Тэгээ ямар ч байсан дахиад нөгөө дандраараа яриулж ийн одоо Queen Fashion House гэдэг энэ дотор манай Намуна маань байгаа гинэ. Одоо ямар ч байсан ороод уулзъя бүгдөө. Намуна бас биднийг бол дагж байгааг бол мэдээг байгаа. Тэгэхээр ороод уулзцгаая. Сайн байна уу? За уучлаарай, Сенсац нэвтрүүлгээс явж байна. Тэгэхээр маань нэвтрүүлэг маань өнгө төрхөө өөрчлөөд өнөөдөр бас бид таныг өглөөнөөс хойш даглаа. Тэгэхээр та бас өнөөдрийн ажил үйл амжилттай байна уу? Сенсац гэх нөө дандрын хөтөлбөр шүү дээ. Дандраар яриулаад бид таныг одоо өглөөнөөс хойш дагж яваа. Ороод тэгэхээр өглөөнөөс хойш ирж ярилцлага авахгүй ш дагж ирсэн юм уу тий? Дагж ирсэн байхгүй. Тэгэхээр танд бас би үзүүлж болно л да. За өглөө та зайсангийн одоо зайсан дээр кофе уусан тий? Тамс таун. Оо за. За энэ одоо таны бичлэгнүүд энэ харагдаж байна. За тэгээд дараа нь гараад одоо
VOCT ороод бас нэг CD авч ийсэн. Бас нэг хүүхдээ очсон шүү дээ тань. Хүүхдээ. Тэгээ нэг бид нар бас жижиг хүүхдээ уулаа тантай зураг мураг авахгүй л байсан. Тийм тэр бас бидний явуулсан юм байсан баггүй. Тийм бахны сони ярьсан. Лимон халагийн юм ингэсэн. За өнөөдрийн амжилттай бүтэж байна. Одоо ямар ажил байгаа вэ? За бид нарын нөө найзуудаараа зураг авахулж байгаа. Нэг найздаа төрсөдрөөр нь бэлэг болгож өгнө гэд. Тэгээд ерөөхдөө бөөнөрөө энд цуглараад одоо яг таарч байна. Би фахтай гадуураас нэг миний юусны өндөр мэдчихэж байгаа юм шиг. Өдөржин бичлэг хийсэн байгаа. Тэгээ таны тухай бас маш олон сенсацууд ирэхээр манай дандар одоо ирж байгаа. Тэгээ дандрыгаа бас ярилцуулъя гэж бодож байна. За юу вэ намана өдөржингөө бас найз руугаа залгаал хаана нэг асуугаад нэлээд гайхгүй. Би амь чамааг ирж авч яах ч амах гэж бодсон аахгүй юу. Тэгсэн чи сая зураг утсан чинь бүр айгүй авцсан биш те. Бүр амар болж байгаа юм л да нэвтрүүлгэн те. Чамайг тултаа ууралсангүй өөр хүн байсан бол жоохон ямар сони юм бэ өдргээ жоохон тхисэн юм байна л. Нэвтрүүлэг маань өнгөрөх өөрчлөлтөд сурвалжлах хэсэгтэй за мөн тусдаа бас би ярилцлага болж байгаа. Тэгээд үзэгчдээ хэдхэн хормын дараа эргээд уулзъя. Хоёулаа дуртаа сууж байгаад нэг хэдхэн хором ярилцъя тийм ээ. За тэгээд одоо За тэгэхээр намна маань мэдээж уран бүтээлч хүн. Гэхдээ нэвтрүүлгийн маань жанр болохоор сенсац гэдэг утгаараа хоёулаа мэдээж уран бүтээл төгсгөлд ярилгүй яах вэ? Тэрнээс хүн би бас сенсацтай зүйлүүдийн талаар бас бага зэрэг асууя гэж бодож байна л та. Тэгэхээр намнаас уран бүтээлч болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд маш олон л сенсац, шар мэдээ одоо сайтууд дээр гарсан мэдээлүүд дагаж явж ирсэн баг л та тийм ээ. Тэгэхээр яг тэр болгонд одоо намнагийн хувьд хэрхэн ханддаг вэ? За ерөөсөө одоо хүртэл санаанаас нь гардгүй сенсац юм юу үлдсэн бол? Тиймэрхүү юм ер нь анхандаа айгүй хүн дээр хүлээж авдаг өсөрчтэй. Тэгэл хүмүүс ч янз бүрээр бичнэ. Тэр нь их одоо бараг 80% худлаа юмнууд. Бичдэг. Дээрэс нь тэр бичснийхэн доор нь хүмүүсийнх нь коммент гэж ярьдаг тийм. Тэр бичсэн юмнаас эсэх юм болж. За бичсэн юм нь бол за яах вэ гэж бодоход тэр коммент нь уншингууд бүр үнэхээр хүний амнаас яаж тэгэж үг гардаг вэ? Дээрээс нь тэр хүнийг мэдхгүй ээжж одоо компьютерийн цаанаас, утасны цаанаас гэж байгаа юм шиг маш мухагаар доромжлолтой. Тэр нь маш эмзэглүүлдэг байсан бол сүүлдээ тийм юмыг бараг уншихаа болцсон. Ерөнхийдөө одоо байнга уншаад тахаар өөрөө сэтгэл санаагаар давхар гэрийнхэн хүртэл уншаал эвгүй болол найзууд хүртэл өмнөөс ууралж бараг хэрэлдэж бичих холгүй те. Тэгээд сүүлдээ өөрөө ч тэрэнд ач холбогдох болсон дээрээс нь уншсан. Тэгээ тийм мэдээлэл гарахаар одоо гарч ил байдгийн гэдэг талаас нь айгу хардаг болсон шүү дээ. Яг мартагдгүй сенсац ямар сенсац вэ? Мартагдахгүй гингүү шууд нэг сенсац орж ирлээ л дээ. Тэр нь Кивигийн намна хамраа янзлуулж гэж тэ. Нэг хэсэг нэлээд шуурсан тэ. Би чи бүр юу лээ нэрээ янзлуулчлаа гэ бараг өөрөө итгэл нэлээд тийм мэдээлэл явсан. Тэг хүмүүс ч гэсэн аюух хүмүүс итгэцэн байсан тэрэнд нь. Би болохоор тэрийг бодолд мейкапасаа бас тэгж харагдсан болов уу гэж бодоод байна. Тэгээд тийм учраас бас зарим нэг үзэгчид буруу ойлгоод тийм мэдээлэл сайтны одоо сэтгүүлч тавьсан ч юм уу гэж ойлгосон. Энэ бол үнэн болов. Тэ нөлөөлнө. Би ч одоо Кивид орохдоо 17 настай хүмүүс. Айгүй хөрхөн болцгоор хацартай бамгар гэдтэй гэдэг шиг. Тийм тэгэл анх бид хэд чи өөрөөсөө нүрээ чи яаж бодхаа мэдхгүй нүрээч боддгоо хөхтөдсөн. Тэгэл мэдээж урлагчийн хүн маш их юм зааж зүгэл сургадаг. Дээрээс нь бидэд өөрөөсөө айл болох хүсээ янзлж нүрээ бодож одоо хувцсныхан загварыг хүртэл гаргаал ингээл анханасаа бүх юмаа өөрөөсөө хийж эхэлсэн. Одоо бол одоо ингээ нүр бодог чинь одоо манай конфешн хаус маань дизайнерын магийн маань загварын сайхан ордон байна. Хаус байна те. Гэх мэтчлэн юм байд тухайн үед бид нар байдгүйсэн. Тэгэхээр мэдээж би бол тэр хүүхэд наснасаа бол мэдээж бага зэргээр жим болгосон. Одоо хацар бомгор байсан бол жоохон гэсэн. За дээрэс нь олон жилийн одоо нүур бодолт зурагтаар одоо яаж гарах уу, клипэн дээр яаж харагдвал надад бодолт илүү зөгч байна. Миний нүур ямар хэлбэртэй учраас тэ хаанаас нь яаж бодвол зүгээр энэ чинь магадгүй туршлага. Дээрээс нь манай Эрдэнэ сувд мейкап артист найз маань бас бид гурвыг ингээд мэргэжлийн сургалт төгсөж ирээд бодож өгөхөд бас нэлээд их зөвлөгөө өгчээсэн. Тэгээд надад бол гэрэлцэн цаад зогтхгүй юм байна. Одоо math цаагүй тийм зогтож юм ч юм уу те. Миний хацар ийм учраас би энийг ингэж бодож ийм харагдуулна. Дээрээс нь хамрын бодолтыг маш сайн сурч хийж сурсан. Тэр маань ерөөхдөө одоо би найзуудаа яач гэсэн
би тэдэрээ ингээл олдч малтаа биэндээ ингээл бодол хийдэг. Тэгэхээр ингээд бүгд яг энэ өөрчлөлтийг хараад бүгд маш их гайхдаг. Үнэхээр энэ амар өөр болт юм байна. Одоо хамарныг яаж харагдуулж болно. Тэгээд үзэгчид маань ч гэсэн ерөөхдөө тэгж харагдуулж болно. Тэгээд яг миний тэр яг хэсэг тэр үед би маш их зураг авалтанд орж ирсэн гоё сэтгүүлээ. Одоо хавар зүүн намар өглөө одоо юу гэдэг бүх тийм зураг авалтууд дээр нь орж хахад би өөрөө ч хараад систем шиг харагдчихтэй гэж байгаа ч харагдчихсан удаа би тэр бол зөвхөн бодолтоос юм аа гэж бас хэлмээр байна. Тэгээд итгэж байгаа хүмүүс одоо хүртэл итгэсээр байгаа хүмүүс бас мдээгүй байж болно шүү дээ. Энийг хэлхийг хүсдэг шүү дээ. Тэр сүүлд бас нэг би уншижсэн юм аа. Найз залуутайгаа буудлаас гарч яваад гэд бас нэг гарчигтай нэг мэдээлүүд нэлээх гараад ах шиг байсан. Энэ юу үнэн байсан юм хотлаа гэсэн. Тэнд гэрчин сууж ийн гэж шиг. Тэнд гэрчин сууж ийн гэж шиг. Тэнд гэрчин сууж ийн гэж шиг. Тэр бол ерөөсөө тэр corporate гэдэг газар чинь 2 давхартай ресторантай 11 давхартай лаунжтай тий. Тэгээд одоо Монголдо гэр оронтой адиж буудал хийжэж би хэсэж явахгүй. Надад бас өөрөнгө гэсэн бодол байдаг. Тийм учраас би бүхэн найзуудаараа 4-5 лаа цухтаа гараа явж хахад онцлж бит хоёрыг авч одоо сацсан байлээ. Тэгээд одоо цуг явж исэн хүмүүс маань тэнд сууж найз маань эмэгтэй найз маань тий. За өөр бас нэг сенсац бас үе дамжсан юм төгөлдөр хуур номнод байдаг лира гэж нэртэй гэлүүг би нэг тийм сонсчихсэн тэр өнөө хотлоо яа одоо яг чамд одоо өөрөө төгөлдөр хуурын мэрэгчлэлтэй хүн шүү дээ тийм ээ яг өвлж үлдсэн үү яа. Тийм миний төвлөрөөр одоо хүртэл надад байгаа. Намайг төрөхөд л байсан. Би тэр төвлөр хуурыг манай өвөө гэрт одоо энэ төвлөр хуурыг ээж шидэ гаргах хүн алга байна гэж манай ээж өчөөр хоёулаа багтаас суралцчихсан байлээ. Тэгээд би яг ээж шидэ гаргасан төвлөр хуурийнхаа маш гоё дууралттай, маш зөөлөн даралттай харамт яг лира. Тэр бол надад байдаг одоо хүртэл байдаг тийм. Бас ингээл намнагийн талаар ингээд судалж байхад нэлээд багаасаа бас тэмцээн уралдаанд гэж яваад Парис ч гэлөө бас нэг яваад бас нэг тэмцээн уралдаанд ороод төрүүлээ иржсэн гэж сонссон. Тэгмээ ер нь хэдэн наснаас эхлээд энэ урлаг гэдэг зүйлд хүл тавьсан бэ? Өөр ер нь ямар олон үзэгчдийн мэдгүй шагналууд байдаг бол. Тийм би ер нь цэцэрлэгт лахтаа маш хөдөлгөөнтэй тийм цэцэрлэгэн бүх одоо урлагийн үзүүлбэрт оролцдог. Тийм ангийнхан дарга хийдэг маш тийм сэргэлэн нийгмийн төвтэй хүүхдээсэн. Тэгээд хүүхдээ ордын бүжгийн дууланд явж байсан. Яг цэцэрлэгт байх хугацаанд тэгээд нохоо жил болол хүүхдээ ордын аршийн алкон дээр бүжгэлж байсан. Дээрэс нь 5 настай болонгуудаа одоо Баян Монгол шурлаг соёл эрдэнэ гэдэг одоо дээр үеийн одоо өвөөгийнхаа ачаар гэдэг шигтэй тийм хамтлагуудтайгаа бас жоохон бахта дуулж байсан. Одоо бол тэр хамтлагуудаа соёл эрдэнэ Баян Монгол дээр үеийн яг бүрэлдэхүүнээрээ байсан. Би бас маш их азтай. Тэгээд тэр үед дуулаад хүрэл медаль 3 дугаар байранд орж исэн. Тэгэл голоор рэп бүжиглээд дундуур нь дуулаад голоор нүг мүгэ амарчтай айгу хөрхөн төрч айгу олон шаттай байдаг байхгүй юу. Тэр тэгээд нөгөө маань ерөөхдөө намайг харсан юм шуугаа нэг урлагийн хүн болохоор байна. Авьяастай ингээ хөгжим бүжигт очиж шалхуулаад тэгээд төвлөрөөр ангид тэнцээд тэгээд төвлөрөөрөө би ерөөхдөө хөгжимчин коллеж төгсөөд соёл урлагийн их сургууль төгсөөд суралцсан хугацаанд 7 дугаар ангида Испани Уэска хотод болсон олон улсын төвлөр орчтой. Одоо уралдаанд яг өөрийнхөө ангилал анх удаа одоо гэрээ орхиод мөн гадагшаагаад одоо бие даагаад сургуулийнхаа хүүхдүүдтэй явж исэн. Гэрийнх нь бол за энэ ер нь явчин дөө гэж маш ихтгэл төгслөөс л та. Тэгэл маш сайн бэлтэж байгаад очиод бид нар бас маш сайн амжилттай оролцсон. Бид 2 дугаар байрны шагналд орж исэн. Тэгэл тийм том тэмцээнээс нутгаасаа яваад тийм жоох хүүхдтэйгээд 2 дугаар байранд орсон. Гэ шууд гэрлүүгээ уцсны бүхэгэн дээр очил гэрлүүгээ засаад цагийн зөрүүтэй өвөө унтчих баг нойр мөгтөн зүуд шиг орж ирээ.
Би 2 дугаараар давтсан чи өвөө манд баярлалаа. Өвөө эмээг хачиг харуулж байгаадаа бас маш их баяртай байсан. Тэгээд уралдаанд оролцож байхад ер нь хүүхэд маш их уран зориг авт юм бэлээ. Тэгээд дээрэс нь тэр уралдаанд орохын тулд яаж хөдөлмөрлж, яаж бэлдэж те, яаж бусад хүүхдүүд гадаа тоглож байхад бид нар хичээлээ хийгээд төгөлдөр хуурай хаарч сууж идэг. Яаж тэр жоох хүүхэд тэр их төвчээрийг гаргаж байна те. Бид тэдэд бол 5 минут хүртэл маш үнэтэй байсан. Ягаад тэгэхээр олон улсын хүүхдүүд донд давтах өрөө зүгээр 3-ны гаргаад өгсөн. Тэгээд хятад Орос, Испани хүүхдүүдтэй бид нэр 10 минутаар л зөвхөн төгөлдөр ураг тэр анги олдож тавтай гэсэн. Тэгэхэд бүр минут хүртэл үнэтэй санагдав. Монгол сургууль дээр за 5 минут амарч байгаа давтаа энэ гэдэг гэсэн бол тэрийг маш үнцэнтэй ойлгочоод Монголдо ирээд би дараа жилийн дахиад хэвцэн бэлдсэн. Тэр нь болохоор Францын Парис хотод магийн нэрэмжт бас олон улсын хүүхдийн төгөлдөр урчтэй уралдаанд би бас өөрийнхөө насандаа оролцоод тэгээд шагнал гардуулах мөчд миний нэрийг өрөөсөө дуутахгүй тэгэл жоохон урах маягийн ингээл ээжтэйгээ суужсан чинь нэгдүгээр байр нь хамгийн сүүлд хэлдэм бэлээ. Тэгээд нэгдүгээр байр Монгол улстай цалмын намун гран при шагнал гэдэг. Тэгээд бүр маш их баярлалаа. Монголд ирэхэд хүртэл ингээл онгоцны бодлоос телевиз тосоод өвөө чинь тэнд сенсацлаа. Тэгээ маш гоё багын тийм дурсамжууд байд юм аа. Тэгээд ирэл ерөнхийлөгчөөс шагнал аваад найрамдлагчлаа авьяас алтан медаль ерөөсөө тэр үедээ байж болох хөрхэн шагналуудыг аваад багасаа л ер нь тийм урлагийн орчинд байсан. Дээрээс нь өвөө мөн урлагийн уучраас одоо энэ соёл эрдэнэ филармон хаваар ерөнхийдөө байж идэг байсан. Одоо урлагийн ах эгч нар маань бүгдээрээ миний баг төрхийг маш сайн сандаг. За тэгэхээр одоо хамгийн сүүлийн нэг сүүлийн үед шууган тариад байгаа сенсацыг асуумаар байна. Сүүлийн клип нэлээ их сенсац тарьлаа. За тэрэн дээр намунагийн хувьд бас нэлээ өрмөс төрхийг бүтээгээд бас нэг өөр өнгийг бас зөндөө харуулад. За тэгээд хөхний нөгөө даруулахгүй гэдэг утгаараа бас энэ клип бүр нэлээд сенсацтай явлаа л та. Фейсээр нэг юм мөө гэдэг шиг гээл бас нэг баахан нэг хэсэг сенсацлаад байсан тийм ээ. Энэ тал дээр бас. За яг Kiwi Ample-ийн 10 жилийн одоо хүрээнд намунагийн CD хийя гэж продюсер маань дээрээс Notion Grey маань санал болгосон. Ока маань бас CD гаргаж байсан. Тэгээд одоо болохоор багшлахаар намайг гаргах гэд миний юун дээр ажилласан. Яагаад тэр Ока маань сая ээж болоод Kiwi Ample-ийг төр одоо завсар гарсан. Тэр үед бид нар бас зүгээр суугаагүй яг миний CD-н дээр ажиллаж байсан. Ерөөхдөө 5 дуутай. Тэгээд Ocean Grey бүх дуугийн зохиосон инэрлэг үгэнд бичсэн. Тэгээ 10 онц event гэсэн ерөөхдөө яг гоё өөрийнхоороо мэдэрч дуулсан дуунуудтай маш их туртай. Тэгээд ганц хором дуугаараа клип хийгээж юу хамгийн түрүүнд санал болгоод Black Zebra-стуудыг сонгосон байгаа. Тэгээд клип бол маш энгийн. Тэгээд өнгөний хувьд ч гэсэн өвөрмөц. Дээрэс нь зохиолдоо өвөрөө тоглосон. Тэгээд анхны уран бүтээл гэдгээрээ маш сонирхолтой. Яагаад гэвэл өмнө дандаа гуруула клипэн дээр тоглодог байсан. Гуруула бичлэгэндээ ордог байсан бол бүх юм би дагаа ганцаараа байсан. Тэгээд яг уу базраа маань ерөөхдөө бүх найруулга санаа найруулагч маань гаргасан. Тэгээд чиний ярьсан түрүүний хүүхний даруулга хүртэл найруулагчийн санаа тэрнээс би энийг ингэж өмсөө ингэж гаргана гэж юусоо тийгээгүй. Яг нь найруулагч маань тэгсэн би тэгэл за окей яагаад болохгүй гэж те. Угаасаа эмэгтэй хүн болгонд л байдаг зүйл. Тэгээд гой сайхан байгаа дээр нь учиргүй би ямар ил гаргаад явсан юм шүү дээ мэдтэй тий. Тэгээ яг уу дараахан байдлаар гэдэг шиг хат зэгсээ имиж бүрдүүлсэн гэж хүмүүс ярьсан байлаа. Тэгээд одоо ингээл Ока эхлээл цом гаргаад дараа намуна гаргасан чинь бас одоо хүртэл нөгөө Kiwi хамтлаг байнга тарж байгаа гэсэн зүйл яриа бол байнга дагаал яваад байна л да. Тэгэхээр бас албан ёсоор үзэгдэд энэ хариултыг бас мэдээж энэ жил бол 11 жилийнхээ өтөө золох байх гэж би бас бодож байна. Тийм жил 11 жилийнхаа хүрээнд бас Kiwi Ample Oka маань ажилдаа ороод шууд битгэл тоглолт хийсэн. Яагаад тэгэхээр одоо 9 жилээс хойш нэг тоглолт хийгээгүйсэн. Дээрээс нь том зарлыг сонгосонгүй яг үзэгчтэйг ойр байж халуун тутан нэг ойрог дуулж бүжгэлээ. Зүгээр яг найзуудтайгаа гоё партиж байгаа юм шиг 5 өдрийг сонгож бид нэр Velvet, Marquee тэгээд Centro тоглолт хийсэн. Ерөнхийдөө 27 дууд болгоцсон. Oka ганцаараа дуулсан дуугаа дуулсан. Би бас ганц хором тэр худлаа альчдаггүй дуугаа ингээд клуб болгон бид хоёр дуугнуудаа өөрчлөж яасан. Тэгээ Kiwi Ample бас 25 дуу дуулсан. Бүгд даагч дуулаад бүгдээрээ гоё байсан ингээд. Тэгэл хамтдаа зураг авахуулаад маш сайхан өчрүүдийг бол өнгөрөөсөн. Тэг ингээд бид хэд бас
Black Sabbath-д дээр Gunfire гэдэг дууны клипэнд орсон. Бас Ocean Green цаашин дуу хийдэг. Тоглолтын дээр бас сая дуулаахад үзэгчд маань маш их таалагдсан байлээ. Тэгээ удахгүй бас клип нь гарна. Гэх мэтчлэн бид бүхэн төлөвлөгөөтэй араараасаа ажлуудаа хийж байгаа. Тэгэхээр яавч тарсан гэж бол хүмүүс ойлгохгүй байна. Тэрийг бас намжаахын тулд бас ингээд тоглолтоо хийж байгаа шүү бид нар. Хийж байгаа шүү. Амьд байгаа шүү гэж ерөнхийдөө хэлсэн л дээ. Сард яг ойгоороо бүр нэлээд нөхцөр хэмжээний тоглолтыг хийх тийм шуум бас миний чихэнд хүрээдсэн л да. Энэ үнэн үү? Тэрийг цаг тухайд нь ерөөхдөө мэдээлэх бах гэж бодож байна. Энэ жил амжих нь дараа жил их нөө ангирмаа агч маань бас ерөөхдөө бас урлагт гээд бас тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэн дээр бас киви оролцсон. Тэр маань нийлээд бас тоглолт болох нь уу те бид бүхэн бас тэрийг ярилцж байгаа. За баярлалаа уран бүтээлийн амжилт хүсье. Тэгээ өнөөдөр санаандгүй байдлаар намнууд хэлэхгүйгээр би байсгээл залхуутай амжилт залхаад хаана ингээд сурвалжлах бага ирээд авчихгүй те. Тэгээд явж одоо энэ дээр ч авч байгаа байхгүй. Ерөнхийдөө ингэж бодсон юм л да. Сенсацийн өнгө төрхийг өөрчлөөд хамтлаг дуучид уран бүтээлчд маань ер нь нэг өдрийг юу хийж өнгөрөөдгийг өөрт нь хэлэхгүйгээр ингэж дагаж явж үзэж байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдрийн хувьд бол намнаас Ocean гэрээ орж харагдсан тийм ээ. Бас фитнес руугаа бас нэг орж яваа харагдсан. Ямар ч ингээ 2-3 газар ямар ч байгааг нь очиод нэг нууцаар бичлэг хийж үзсэн шүү. Тэгээд дахин үзэгчдийнхээ өмнөөс болгоно бас хамт болох өмнөөс уучлал хүсье. Харин улам л амарлаа. Манайх ч нөгөө нэг цөөхөн хүн амтай дээрээс нь урлагийн хүмүүс нь ерөөхдөө явах газараас ингээ шууд баригдчихлаа байгаа юм байна л да. Тэнд өнгөтэн тэгэл. Ер нь бол нэг анзаараагүй юу те. Үгүй хаана нэлээд нэг камер би харах шиг болсон маа тэгчээд нэг тоогоогүй. Тэгээд намайг бол эсвэл нөгөө хүмүүс л юм байгаа. Тэгээд нэг удаа тэгж өнгөрч яг ингээ явж ийн гэж бол ерөөсөө төсөөлөөгүй. Би бас өдөр яг харагдчихлаа да гэж бас нэг айсан байхгүй юу. Тэгээд гайгүй хараагүй юм шиг болохоор за ашгуудаа цаашаа өргөжлүүлээд дагъя гэд. Тэгээд өргөжлүүлээд дагсаар агаад ямарчсан. Сая бас манай багийнхан маань өөрөө ч алдаад дахиад намайг асуугаад өгөөч хаана вэ гэд. Тэгээд ямарчсан Queen Fashion House дээр өнөөдөр өвд ирсэн байгаа. Одоо эндээс гараа хайчих. Тий, өнөөдөр бол ерөөхдөө гадар минь машин гарахгүй хичээхэн машиныг аваад тэгэл банк орчвол кофе уугаал те. Яг би бас эцээр яруука нацгаараас би бас өөрийнхөө юунууд CD-ийн дуунуудынхаа бас авах хэрэгтэй зүйлүүд байсан тэрнээсээ авсан. Тэгээд Galaxy Game Gym-д шинээр орж эхэлж байгаа. Тэнд ер нь бассейн жимтэй шинэ нэгсэн маш гоё газар те. Тэнд орчоо тэгээд гэрлүүг харчаад тэгээд гэрээсээ сайн ирлээлтэй манай зүс зураг авалтанд орж ийн гэдэг. Би болохоор энийг өмнө ахуулсан юмсан. Тэгээ өнөөдөр тал нь ахуулаад энэ хэд дээр ирээд бас поз массаж өгөх маягийн. Тэгээд би тэд өргөжлүүлээд найзтайгаа жоохон бас энэ орхон бас суух санаатай л шүү дээ. Тэгэл өнөөдөр ирэхэд өнгөрчөндөө. Гэтэ уран бүтээлчүний хувьд өдөр болгон янз бүр өнгөрдөг. Харцангуй одоо өглөө гараад оффист очиж суугаад орой гарч ирдэг хүмүүсийнхийг бодвол өглөө ингээд өдөр болгоны ажил янз бүр байдаг. Тийм заримдаа бол тэгэл клипний зураг, хоолой бичлэг, тэгэл ийм ажил тэгэл үсч ингээд бүр гадуур явах ажил маш их хүн бараг дагж явал ядархаар маяг тий. Харин тийм биш үү. Өнөөдөр манай багийнхан бол нэлээд ядарх шиг болсон. За тэгээд өдөр бол энгийн өдөр байлаа шүү дээ. Ажил харцангуй бас гайгүй багтай тий. За тэгвэл одоо ямар ч сан жил бол санаа зовтгүй баха. Жилийг араасгүй хөдөлгөхгүй байна. Одоо нэг дагцсан юм чинь бас нэг жил амраа да намунаг. Гэхдээ ямар ч дараа дахин дагахгүй гэж бол хэлэхгүй. Нэг өдөр бас дагахлах тэр өдөр бас мэдээж ойр хавьтан сенсац гарсан тохиолдолд бас намнатаа дахин уулзах болно. Тэгээд уран бүтээл өндөр амжилт өгсөй тун утгагүй уран бүтээлээр нь бас эргээд хөгжмийн нэвтрүүлгээр авалзаа. Тийм. Сая сүүл тэр худлаа хэлж чадахгүй гэдэг. Сэднийхэн хоёр дахь дуугаар клип хийсэн байгаа. Тэрийг
бас үзэгчд мөн үзэж амжиг бол. Миний түн CD байгаа шүү дээ. Нэрээ CD-г харуулж байна. Байна уу гэвч. Уул нь байнга явж идэв. Байна. Үзэгчтэй харуулахад ийм CD гаргасан байгаа. Тэгээд ганц хором. Тийм ганц хором. Дэн CD-нд орсон тэр худлаа альчдаггүй дуу маань сүүл клиптэй болсон бас үзэгчд маань бас миний YouTube хуудасараас хараад үзэж болно. Тийм. За энэ клипний талаар бас нэг баг зэрэг яриад нэвтрүүлэг өндөрлөө тийм ээ. Бас 2 өөр бүхнийг тоглуулсан байсан тийм. Тийм, ерөөхдөө гурлаа тоглолцсон байсан баха тийм. Тийм, гурлаа өргөмт 4 төрхтэй охтод болсон. Тэгээд дээрэс нь клипний урд хар цагаан өнгөтэй клип болсон. Тэгээд E-студ хийсэн байгаа шин залуу студид хамтарч ажилласан. Цомог бол зарагдаад эхэлсэн. Тийм, цомог бол зарагдаад эхэлсэн. Hi-Fi Records зоригл худалдааны төв. Тэгээд Smoke дээр бас дэсгэл бас оруулж тавьсан байгаа. Тэндээс судлах авах боломжтой. За баярлалаа. Амар гэсэн. За хүмүүсийг одоо ингэ дагаа яваад. Одоо ингэ бизнес дагаад бүгдээ явна да. За гайгүй өнөөдрийнх шиг бол нэг баригдахгүй юм байна. Тэгээд гинт харин тэр анзаарыг бол би тэгтээ нэг тоосонгүй л дээ ингээл хараа мотоо болох. Заахгүй хаана байгаагаа хэлэхгүй юм шүү дээ. Очи яах гэдэг тэгээд тэгэж дээ. За баярлалаа. За тэг орон мэдээлэл амжилтсан явахгүй. Сенсац нэвтрүүлэг энэ 7 хоногийн дугаарын бай буюу онилсон хүн маань Kiwi хамтлагийн дуучин соёлын тэргүүний ажилтан Намуна байлаа. Нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөж байна. Эх 7 хоногт илүү шин, илүү соргог, илүү шууган тарсан сенсацтай зочноор эргээд уулзгуулна. Тэр болтол түр баяртай.